За тийм. Сайн байна уу? Сайн байна. За. Хөөсөн чихэр галт шарж идэх гоё те. За би та нарт энэ намын сум арлын тухай ярьж өгье. Танилцуулаад явъя. Намын сум буюу Нами арал. Нами арал бол зүгээр нэг аялын газар ш. Энэ арал нь Чусон улсын үед Баатар нь Нам И Жанжин гэж байсан. Нами Чангун. Энэ тэндгүү ингээ гал асаагаад хүмүүс дулаацаа тойроо суудсан байна. Намын самд ирсэн хүмүүс дандаа энэ улиаснуудын дунд зураг авахулсан гэдэг та нар анзаарсан биз дээ. Намын сум гэхээр л энэ өндөр улиаснууд санаанд ордог. Улиасныхаа замаар дэлхийд бараг алдартай. Шулуунхан өндөр улиаснууд. Энэ зам Солонгосын хамгийн их зураг авдаг газруудын нэг. Ялангуяа намар өвлийн цагт бол намын сум бол хамгийн гоё юм. Өвөлчсөндөө ингээд шал өөр өнгөтэй. Гадаадууд гэлтгүү солонгосчууд гэсэндээ өөрсдөө аягүй хэрдэг. Энэ харал 2002 онд нөгөө Коуи Йонга Winter Sonata гэдэг кино байдаг шүү дээ. Тэрний зураг авалт хийгдснээр энэ кино бол аль даяар романтик аялын бэлэг тэмдэг болсон гэж үздэг юм байлээ. Хөрхөө хөтөтэй. Би мосны яг энэ чимэнд байгаад байна. Ингээд альтранаас хойш бараг цаг гаруй онцлж байгаа ганц шинжээ харагдаагүй. Энэ арлын онцлог бол машингүй арал. Модны ингээд чад гэд дуурч байгаа чимээ бас гоё тий. Хөдөө явж хахад ингээл мод чатаагаал хажуу талд нь суугаад хичнээн гоё. Ер нь бол энд ингээл үндэснийхаа бүх юмыг ингээд жижигэн ингээд шингээгээд гадаадын сонирхуулаад өв боломжтой танилцуулаад энэ солонгосоодоос яатраа. Тэгээд Нами арал өөрийгөө Намера Republic гэж зарласан. Өөрийн гэсэн паспорттай, марктай. Жижиг намын сан, арт галерей, гоё кофе шоптэй юм билээ. Вау, ингэж романтик зураг авах юм байна. Энд нэрээ жинхэнэ шууд ингээ хайрцагтай гэсэн. Арал дээрээс нь одоо ингээ нийцэгдэл илгээх юм бол Нами Нара гэдэг. Тусгай юм тамга дарж явуулдаг гэж байна. Одоо ингээ сонсож байгаа үстэй хөгжим, классик хөгжим их шиглэл байгаль, урлаг, таашрал. Аваха.
Орос.